Амьдрал гэнтийн үйл явдлаар дүүрэн салхи шуурга, баяр наадам, осол, гэрлэх санал, өвчин эмгэг, анхны хүүхэд, түймэр, төрсөн өдрийн баярууд. Эдгээр гэнтийн үйл явдлууд биднийг хүссэн хүсээгүй асуудаггүй. Бид хичнээн жаргалтай байсан ч тэндээ үрдүүлдэхийг хүссэн ч энэ бол хормхон зуртал болоод гэнт дуустдаг үйл явц. Учир шалтгаан нь үл олдох аимшигт өвдөлтийг, гуниг хар үслийг таслан зогсоох аргагүй. Бид энэ амьдралдаа мэдэрсэн зүйлээ тэр бүр сонгодгүй байж болох ч таныг юу хүлээж байгааг олж харах сонгох боломжтой зүйлийн нэг бол тэтгвэрх. Тэтгвэрх. Намайг Дашмиг мөр гэдэг. Би одоо 29 настай. Бид нэр ер нь цалин дээр өөрсдөө мэдрэг хадралт өөрсдөө хийснээр л ер нь хүсэлтээр тэр юм байна. Юу болохоор нийгэмд яг нь хуваарай ер нь төлдөг. Нийгмийн даатгал төлж байгаад уулуургаад ажиллаж байгаа дэвтэргүй болсон л гэдэг одоо сүүлийн хэдэн жил тэгэл төлөөгүй юм. Би одоогоор нийгмийн даатгалын ер нь төлдөггүй байгаа. Хуваарай бол яг төлдөг байсан. Тэгээ одоо нийгмийн даатгал төлнө гэхэд нэр үнэхээр бас хэцүү л байна. Одоогийн тогтолцоо ч нөгөө ямар ч хоримтлал үүсэх юм байхгүй. Нийгмийн халамжид ингээд бүх юм яваад идэх болохоор ер нь итгэхээ болоод одоо ер нь төлөхгүй байгаа. Ихэвчлэн одоо төлж байгаа хүмүүсийн мөнгө маань яг одоо тэтгэврт байгаа хүмүүсийн тэтгэврийн мөнгөлөл шилждэг ийм их найзам тарагддаг. Насан туршдаа цалингийнхаа 3.1-ийг өгж өгчөөд тэтгэврт гарахтаа ядуучуудыг нэрөө амбардуулж байгаа нь өөрөө хэр шударга юм бэ. Шинжлэл хийж байгаа гэл ингээл харахаар зүгээр нэг косметик те. Нэг тэтгэврийнх нь 150 мянган төгрөг нэмлэж гэх те. Энд чинь тогтолцоогоор шинжлэхгүй болвол энэ тэтгэврийн даатгал чи өөрөө тампуурсан байна. Энийг яагаад олж харахгүй байгаа юм бэ? Манай улс бол зах зээлийн харилцаанд шилжээд 92 онд одоо шинэ үндсэн хуулийг баталснаас хойш бол 1995 онд анх шимтгэл суурилсан тэтгэврийн тогтолцоонд шилжсэн. Шимтгэл суурилна гэдэг бол цалингаасаа тодорхой шимтгэлийг төлөөд эргээд одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгосныхаа дараа амьдралынх нь баталгааг хангах тэтгэврийг авахд одоо чиглэгддэг. Ингээд 95 оноос хойш бол хэдийгээр шимтгэл суурилсан тогтолцоон шилжсэн хэдий ч энэ эв санааны нэгдлийн зарчим бол бас хадгалагдсаар байсан. 1999 онд бол нийгмийн даатгалын шинжил хийя гэж одоо олон санаачлалууд гарч тэр цаг мөчөөс хойш бол үе үеийн парламент засгийн газар бол энэ нийгмийн даатгалын шинжилгээг хийхээр бол зорж ирмэлцэж байсан хэдий ч нийгмийн даатгалын сангийн одоо орлого зарлагын алдагдал бол жил ирэх тусам өссөөр байсан. Нэгсэндээ бол хүн амын насны бүтэц өөрчлөгдөхийн ирээр түүнд нийцсэн одоо тогтолцооны өөрчлөлтийг тухайн үед үе бүрт нь бас хийж чадаагүй. Тийм ч учраас нийгмийн даатгалын сангийн одоо зарлага маш их одоо нэмэгддэг. За орлого бас төдийлөн өсдөггүй. Тэгэхээр олон жил шимтгэл төлсөн, олон жил хөдөлмөр эрхэлсэн, цалингаасаа илүү илүүчилсэн, шимтгэл төлсөн иргэд бол одоо гол ачааг нь үүрээд байдаг. Гэтэл хувийн секторт байгаа албан бусаар одоо хөдөлмөр эрхэлж байгаа олон иргэд бол шимтгэл төлөе гэдэг сонирхол ерөөсөө үе үед тийм сэтэлжүүлэлт болж чадж байгаагүй нь юутай холбоотой вэ гэвэл тухайн иргэд шимтгэл төлснөөрөө төлснийхөө хэрээр би тэтгэвэр авна гэдэг итгэл үнэмшил байхгүй. Заавал нийгмийн даатгал гэж нэрлэж байгаа зүгээр нийгмийн татвар гэж нэрлэжүүл яасан бэ гэж боддог. Шууд одоо төрөөс хүчээр тулгын шаардж байгаа нэг л тогтолцоо яваад байна шүү дээ. Та ажил хийж байгаа бол нийгмийн даатгалыг төдөөөр төлөх ёстой. Үүрэгтэй. Тэгээ аргагүй ирэхэнд одоо тэр ялбаагч ч юм уу зарим газар ажиллаж байгаа хүмүүс маань бол цаанаас нь ингээд автоматар суудаад авчиж байгаа учраас л өгч байна. Тэрнээс сайн дураар төлж байгаа иргэд бол маш цөөх. Энэний үр дүн үр өгөөж нь байхгүй байгаа учраас энэ татварыг бол төлөх хүсэл сонирхолгүй багт. Хамсалтай нь яагаад энийг шинжлэхгүй улс төрчид маань хойшин тавиад байсан юм бэ гэхээр
Скул одоо нэг хэсэг хүмүүст маш сайн хүн болох гэж нөгөө талаа маш олоор шударга төлж байгаа хүмүүсийг бас хохирох нэг талаараа нөгөө pop shit рүү хийм одоо тийм зүйлүүдийг бол хүртэл хийж ирсэн. 2026 оны өнөөдрийн байдлаар бол 2 залуу хүн нэг ахмад хүний тэтгэврийг өнөөдрийн хуваарлтын тогтолцоогоор одоо төлж гэнэ гэсэн үг. Өнөөдрийн энэ хуваарлтын тогтолцоо бол энэ. Гэтэл хуваарлтын тогтолцоотой мөртлөө бид нар шимтгэл аваад байдаг. Бидний өгсөн шимтгэлийг санд хуримтлуулдаг, сан нэргээд банкуд хийдэг. Тэгээ банк нь одоо өндөр хүүтэйгээр иргэдэд буцаагаад зээлдэг. Тэгэхээр энэ өөрөө тогтолцооны гажууд юм аа. Тэгэхээр нийгмийн даатгалын энэ өнөөдрийн тогтолцоо, энэ тэтгэврийн тогтолцоо бол өөрөө энэ хамрах хүрээг өргөдөх ямар ч одоо сэтэлжүүл тогт байхгүй тогтолцоо. Нэгсэндээ өнөөдөр хөдөлмөр эхэлж байгаа залуу хүн би шимтгэл төлөе гэх тэр ирмэлцлийг огт төрүүлдэг ийм тогтолцоо юм байна. Тийм учраас нэгдүгээр зорилго бол энэ хамрах хүрээг өргөжлөе. Тэр албан бус секторт ажиллаж байгаа иргэдийг, бизнес эрхэлж байгаа иргэдийг энэ шимтгэл төлөх сэтлийг нэмэгдүүлье гэдэг их чухал. Дээрээс нь хөдөлмөрлөж байвал хөдөлмөрийнхээ хэрээр өндөр насны тэтгэврт гарахтаа өндөр одоо тэтгэврийн хэмжээ тэтгэвртэй болно гэдэг ийм л одоо зорилгыг л одоо өөрчлөх ёстой. Тэгжиж энэ нийгмийн даатгалын сан бол урт хугацаанд алдагдал нь өөрөө буурах юм аа. Одоо баг ихэнх социалист улсууд бол тэтгэврийнхээ реформыг хийгээд шинжилгээ хийгээд ингээд дууссан. Магадгүй 10 жилийн өмнө энийг шийдсэн байсан бол өнөөдөр бид нэр тэнд нэг одоо даатгалын сангийн мөнгө банкнд ингээд алдсан. Тэнд нэг авилагчин завшигдсан. Тэгээд тэтгэврээ олигтой нэмж чадахгүй. Өнөөдрийнхөө юм хүлээсэнд орцсон. Номон тулгуурт орцсон. Ийм одоо байдалтай байхгүй байх байсан. Даатгал төлөгчдийнх нь хараа хяналт тэр оролцоо, тэр засаглал гэдэг зүйл бол маш чухал. Энийг маш зөв тавьж өгөх юм бол энэ сан өөрөө өөрийгөө ингэдэгтэй тэрг аваа явчихна. Одоо байгаа энэ системээс солиё гэж. Системээр нь зөв систем хийгээгүйгээс болж олонх настайчуудаа аз жаргалгүй амьдруулж байвал бид яах вэ? Уг нь бол шимтгэл их төлснөөрөө олон жил төлснөөрөө би өндөр насны тэтгэвэр тогтоолох үед энэ маань эргээд надад ирэх юм байна гэдэг энэ сэтэлжүүлтийг хийж өгөө зөв тогтолцоогоор явсан байсан бол өнөөдөр цалингаасаа илүү их шимтгэл төлөхийг ирмэлцэнэ. Гэтэл бол сонгуулийн циклтэй холбогдуулаад сонгуул болохын өмнө дандаа одоо нөхөн төлөвлөн шийдэх юм уу? За одоо тодорхой бүлгүү дээр нь ангилж авч үзээд одоо шимтгэлийг бууруулдаг ч юм уу? За тэтгэврийн насыг наашлуулдаг, хойшлуулдаг дандаа ийм одоо механик арга хэмжээнүүдийг авсаар байгаад эргээ харсан чинь нийгмийн даатгалын сан маань ийм алдагдaltaй сан болцсон байсан. Их мөнгөтэй газар гэдэг асар их сонирхол явдаг л та. Яагаад тийм сонирхол яваад байна вэ? Тэр мөнгө яг одоо нөгөө даатгал төлөгчний бүрэн хяналт хараанд ор байж чадахгүй. За тэр мөнгөн дээр одоо ёстой нөгөө хүүтэн сэтгэлээр хандна гэдэг чинь бол одоо маш олон жилийн турш яваад ирсэн. Манад одоо юу гэдгийг те шударгаар ажиллаж амьдэрсэн хүмүүс хинч болдог юм систем тогтцсон. Яг нөгөө ачааллыг үүрээд яваад байгаа төлсөн хүмүүсийг хохирох юм тогтолцоо байгаад байна л да. Их төлөх нь ялгаагүй, бага төлөх нь ялгаагүй бол хүн бага л төлнө биз. Хэрвээ ийм даатгалын тогтолцоотой хүн би бол үнэхээр нийгмийн даатгал төлмөөргүй. Зүгээр тэр мөнгөө банкнд хийж явах юм бол би тэтгэвэр дарахтаа би өөрөө ингээд тооцоолоод үзсэн байхгүй яг ингээд өнөөдрийнхөө цалин. Би ойролцоогоор 280 сая төгрөгийн хадгаламжтай болоод гарах юм байна. Өнөөдөр 6 орчим их найдын одоо алдаг одоо санд мөнгө жил болго хуримтлуулж байхад үүний чинь бараг 1.6 их найдыг төсөв дээр тавьдаг. Цаашаа бол энэ 40 их найд бол. Ингээд ихлэхээр улам их алдагдaltaй болно. За тэгээд ахмадуудынхаа тэтгэврийг тавьж чадахгүй хэмжээнд бол очих нэ. Тэгээд бид жил болгон одоо 2024 оны нийгмийн даатгалын багц хууль батлагдсны дараа жил болгон инфляцтай уялдуулж тэтгэврийг нэмнэ гэдэг юм хуулийн орчин бүрдүүлсэн. За түүнээс хойш бол бид ингээд жил болгон төсөв их хуралд өргөн мэдүүлэхтэй. За засгийн газрын зүгээс бол за одоо ингээд энэ жил инфляц одоо 11% байна. Тийм учраас тэтгэвэр төдийн хэмжээгээр нэмэгдэх ёстой гэж барьдаг. Гэтэл нөгөө баг авж байгаа иргэд дээр нь ч нөгөө нэмэгдэл нь очдог, их авж байгаа иргэд дээр нь ч очдог. Тэгэхээр 769 мянган төгрөгөөр буюу тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын 3/1 нь 25 жил ажилласан байгаад байхад
Тэр 769 мянгаар доод хэмжээгээр тогтоогдсон иргэд тэр тэтгэвэр жил болгоо инфляцтай үед нэмсэн байсан ч 769 дээр нэг 10% нэмэгдэхэд нэг 76900 нэмэгддэг. За 2018 оноос хойш 2 сая 400 мянган төгрөгийн цалингаас бодуулаад тэтгэвэр авсан иргэдийн одоо магадгүй 2 сая тэтгэвэр дээр нь дахиад 10% гэхээр 200 мянган төгрөг нэмэгдэнэ гэхээр өндөр тогтоолгосон иргэдээр ч адилхан нэмэгдэнэ, бага тогтоолгосон иргэдээр ч адилхан нэмэгдэнэ. Сэтгэл хангалуун амьдарч чадж байна. Одоо юу гэж хэлэхгүй манай 6 хүүхэдтэй өвгөн 3 хүргэний хувцсыг өмс чинь би 3 охиныхоо хувцсыг өмс чинь хоолндоо л мөнгө зарцуулж зөв хурцэнэ хоол ундандаа хурцэн. Гэхдээ гадаад энэ тэр том орнуудын эмчнэрийн тэр аваад улс их орондоо бүтээж байгаа бүтээл дараа нь тэрний гараа ингээ сах улс их орон үзэж явж байгаа тэрийг харахад бол сэтгэл дундуур байна. Монгол эмээ өвгөнөрт арай жоохон өрөвдөж илүү анхаарал халамж тавих шаардлагатай юм шиг өөрийнхөө санагдаад байдаг. Тухайлбал Сөүлээс Америкийн чиглэл нисэж байгаа эмээ өвгөнөрт олон улсын нисэх буудлаар зарчиж байсан туршлага байхгүй. Болохоор тэрэгцэр дээр суух үйлчлэгээ авах нь нийтлэг байдаг. Одоо гадагш явах юм гэхэд хүүхдүүдээс мэрж мөнгө авах гэдэг шүү дээ. Тийм учраас нэг тийм орон үзчихсэн тийш ингэ явж гасан гэдэг бодлоо орхичдаг юм да бид нар. 76 настай Япон эмээ өвөө өөрийнхөө аз жаргал, өөрийнхөө хоббинд, өөрийнхөө ажил зугаалганд мөнгө зарцуулах чадамжтай байгаад ах шиг анзаарчихсан. Өөртөө итгэл биш үү те? Юутай шууд хамааралтай байдаг гэж дансанд байгаа хоримтлалтай шууд хамааралтай байдаг гэж. Би дансандаа мөнгөтэй бол би өөртөө итгэл бүр эрс нэмэгдэг нэг. Хүн ерөөсөө нэг санхүүтэй захирагдаал тэрнийхээ хэмжээгээр сэтгэж аз жаргалыг тэрүүгээр л одоо нэг ойлгоод байдаг шүү дээ. Энэ нийгмийн даатгалын тогтолцооны гол онцлог бол залуу халуун насндаа ажил хөдөлмөр эрхлээд тэгээд одоо бас нэг ажил хөдөлмөр эрхлэх тэр эрүүл мэнд физиологийн хувьд чадамжаа алдсан үедээ бас баталгаатай ийм одоо өөрийнхөө амьдралыг сайхан төгсгөх, аз жаргалтай төгсгөх ийм л хуримтлалын одоо систем. Нийгмийн даатгал төлж байгаа. Дунд нь яг завсардсан тэгээд бас нэлээд хэдэн жил төлцсөн байгаа. Тэтгэврийн талаар бол нэр надад үнэтэй мэдлэг алгуу болох. Хүн нэг 50 гараад 60 дөхөөд ирэхээр тэтгэврийн нас гэж яриад байгаа юм. За тэрийг бол хүнийг цаанаасаа бас нэг манай төр засаг бас хүнийг нас өндөр болохоор бас өгдөг мөнгө цаас юу юм болов уу гэж бод. Тэтгэмж юм болов уу гэж бод. Чи өөртөөх нь мөнгө шүү дээ. Тэгэхээр би олон жил нэг зүйлийг ярьсан. Энэ тэтгэвэр гэдэг бол өөрөө ахмадын сэдв биш ээ. Өнөөдөр одоо тэтгэвэр авж байгаа ахмадууд яаж зориулагдах юм. Түүнээс гадна 10 жилийн дараа тэтгэврт гарах гэж байгаа. Өнөөдөр эд хийж бүтээж байгаа насныхаа 20 жилийн дараа тэтгэврт гарах гэж байгаа насныхаа дөнгөж сургуулаа төгссөн одоо залуучуудын ирээдүйд миний хөдөлмөрийн хөлс надад эргээд ирэх болов гэдэг энэ асуултанд хариулж байгаа. Хүн залуудаа ажил хийгээд эхлэхдээ ирээдүйн амьдралаа төлөвлөх тухай яриа шүү дээ. Ер нь тэтгэврийг маш олон талаас нь харж тайлбарлаж болдог. Тэтгэврийн тогтолцоо. За би нэг өнцгөөс нь ярив. Ер нь энэ төрийн хөгжил 1900-аад оны эхээр халамжийн шинжтэй байсан. Төр гэдэг бол халамжилдаг. Яг гэвэл ихэнхдээ тухайн үед бол төр бол элитүүд барьдаг байлаа шүү дээ. Сүүлдээ одоо ямар болцсон бэхлээр тэр цаг өөрчлөгдсөн. Одоо хөгжлийн төр гэдэг концепт хэрэгж байгаа. Өөрөөр хэлбэл тэтгэвэр дээр цугласан тэтгэврийн сангийн мөнгийг хөгжил зарцуулдаг. Тэгснээрээ том бүтээн байгуулалтаа хийдэг. Урт хугацааны бүтээн байгуулалт гэдэг. Тухайлбал оюут толгой төсөл шиг төслүүд рүү хөрөнгө оруулалт хийж болдог талаас нь тэтгэврийн сангуудыг авч үзэж байна. Завгүй байх үедээ чадаагүй юмнуудаа тэтгэвртэй гараад хийж штэ. Аялж जैन, юм үдж जैन, нүдтэй айлж जैन. Одоо сайхан амьдарч байна. Манай эсэргээрээ байна. Өөрөөр хэлбэл хүн тэтгэвртэй гарахаар зэрэг хэрхэн бараг л одоо амь зогоох вэ гэдэг рүү явж байна. Энэ хэмжээний тэтгэврийн зээл энтер бол уг нь бол одоо энэ настай улсуудад дарамт болж очих ёсгүй. Үн цэний алдсан буюу үнэт зүйлгүй болсон хүмүүсийн тоонд орж байна. Тэр хүмүүс зарим нэгэн нэгт нь бол одоо юу гэдгийг хорогдох газар ч халах тий. Тухайн хүний одоо ажил хийж явах үеийн орлогын 30% чирахгүй байна. Яг одоо нийгэмд эргэн тойрныг харахад бол хэцүү л санагддаг л да. Яг ийм насн дээрээ гоё худалдаа авах чадвартай
хүссэн зүйлээ хийх чадамжтай байх боломж өрнө байт юм болов Монголд. Энийг яаж бий болох вэ? 90-ад оны дундуур бүгд орцгоодсон. Алддаг нь алдаад юмаа сайжруулад явж байгаа учраас бид нар энэ туршлага дээр нь суурлаад хамгийн бага алдааны түвшинд хийх юм болцоод байгаа. Тийм учраас одоо жоохон улс төрийн зориг хэрэгтэй, хуулиа ботлох хэрэгтэй, орчин байна. Боловсон хүчин бэлтгэгдсэн байгаа учраас би болно гэсэн ойлголттой байна. Тэгэхээр яг хөө ингээд улс төрчид гэдэг юм уу ирэх барьж байгаа хүмүүс асуудлыг хоошоо шийдээд байж болно. Энэ хугацаанд чи иргэд бид нар чи амьдраа дууслаа шүү дээ. Одоо 30 жил өнгөрчлөө. Энийг хурдан шинжилээ чи. За тэр тусмаа залуучууд бид нар бол энэ маш их санаа зовж байна. Одоо дээш байгаа юм. Надад нэг асуулт байна. Тэтгэврийн шинжилэл гэж яригадаад байдаг боллоо сүүлийн үед. Тэгээд тэтгэврийн шинжилгээ гэдэг нь одоо юу юм бэ? Юу хийх гэж байгаа юм бэ гэсэн асуулт. Энэ одоо хичнээн хугацаа шаардлагатай ажил юм бол доо. Надаа ер нь ямар ашигтай вэ? Ард түмний тэтгэврийн мөнгийг буцаагаад өөрсөнд нь өгдөг ийм шударга системийг бий болохыг хэлж байгаа маа. Тэгэхээр ирээдүг нь илүү их одоо тийм ойлгомжтой зураглалыг л өнөөдрийн одоо эдгээр насныхандаа л бид үлдээхийн тулд 20 жилийн дараа үйлчлэх хуулийг л бид өнөөдөр ярьж байгаа. Нэгт санал болгож байгаа энэ нийгмийн даатгалын шинжилгээ хүрээнд хэрэгжүүлэх бодлого бол өөрөө баталгаа тэтгэвэр. Манай улсад бол тэтгэвэр авагчийн тоо 504 мянга. За мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ төр бол нөгөө өндөр насны тэтгэвэр тогтоолохоос өмнө тэтгэврт гарцсан байдаг бол яг өндөр насны тэтгэврт буюу 55-60 наснда тэтгэврт гарсан 504 мянга иргэд тэтгэвэр авж байгаа. Эдгээр баталгаа тэтгэвэр авагчдыг бид 100-аас 300 мянган төгрөгийг баталгаа тэтгэврээр хангана гэж. Энэ бол олон улсад мөрдөгддөг бол зарчим. Энэ Швед, Канада, Австрали гээд улсуудад бол энэ old age security гээд ахмад насны өндөр насны тэтгэвртэй тогтоолгосны дараа баталгаа тэтгэврийг олгодог ийм одоо зохицуулт. Нэгсэндээ 55 нас хүрлээ гэхээр тухайн иргэдэд ийм одоо баталгаа тэтгэврийг бий болгодог. Баталгаа тэтгэвэр нь хэр олон жил шимтгэл төснөөс ялгаатайгаар ингэж нөгөө үйлчлэлтэйгээр энэ нь тогтдог. Тэгэхээр баталгаа тэтгэвэр нь бага орлоготой тэтгэвэр авагчийн нийгмийн хамгааллын том баталгаа болж өгдөг. Олон жил шимтгэл төлсөн ч бага цалинтай бусдыг асарч цөөн жил ажилласан иргэдэд илүү нэмэлт баталгаа болж өгдөг. Мөн хуваарай хөдөлмөр эрхлэгч нар, бичил бизнес эрхлэгч нар нөгөө албан бус салбарт ажиллаж байгаа иргэд өөрөө нөгөө баталгаа тэтгэвэр авахгүй бол угаасаа нөгөө орлого бага байсан учраас нийгмийн баталгаа нь хангагддаг юм аа. 25 жил ажиллачаад 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа өнөөдрийн хувьд бол. Тэгээд улсад 5 жил ажиллаагүй хүн мөн 769 мянган төгрөгийн цалин авч байгааг харахад нэг л буруу тогтолцоо байгаа юм байна л гэж боддгийг. Өшөөнөх одоо энэ саяын гарах гэж байгаа энэ хуулинд оруулах гэж байгаа юм шиг байна. Энэ их зөв голдролоо орж байгаа юм шиг байна гэж бодчих. 29-30 жил ажилласан. Энэ 2-3 удаагийн нэмэлтээр одоо яг 904-ийг авдаг. Сая 200 болох юм байна. Ирэх оноос гэсэн ойлголттой явж чинь их баяртай байна уу? Ямар ч ажлын ачаалалгүй байсан хүн, ажлын ачаалтай байсан хоёр ингээ тэнцвчлээ. Ийм цаашаа өргөжлээд байх юм. Ялгаатай байна үсттэй, ингээ тэгштэй байхгүй байгаа үсттэй. Тэгж асуумаар байна хүмүүс. Энэ бол өөрөө бас тогтолцооны шинжил. Авж исэн цалин нь, ажилласан жил нь, төлсөн шимтгэл нь бага мөртлөө тухайн хүн 13 оноос одоо хойш тий 18 оноос хойш тэтгэврт гарцсан тул 13 оноос өмнө гарсан тэр 6 жилийн өмнө ч юм уу гарсан иргэнээс тэтгэвэр нь бага тогтоолгожээ. Тэгэхээр эн чинь асар их зөрүү юм аа. Тэгээ та нар 10% нэмлээгээд 20% нэмлээгээд энэ зөрүүг одоо арилгах алхам хийхгүй бол энэ шудраг бусаа гэдгийг хэлж байгаа. Тийм учраас энэ одоо тогтолцооны шинжилгээний гол зорилго бол 2013 оноос өмнө 1.4 саяар бодуулсан иргэдийг бүхэлд нь 140 мянган иргэнийг
2.4 саяын цалингаас нь бодож тэтгэврийг шинжил тогтооно. Миний авч ирсэн тэтгэвэр гэвэл одоо бүр ичээд гэж бүр насаараа ажиллаж тэгээ одоо тэр тэтгэврийн чи мөнгө ажилдаа хүрэхгүй одоо тэгээд би тэтгэвртээ гарчаад хуваараа бас ингээ ажиллаад ингээ 50 хэдэн жил улстай ажиллаж байна. Мянган ахмадуудын их ашгийг хамгаалж одоо ерөнхий сайд их сайхан шийдвэр гаргаж тэрийгээ бол одоо улсын хурлд оруулж батлуулах гэж байгаа нь бол их таалагдлаа. Замбрааг одоо нэг бага жил ажиллаад өндөр тэтгэвэр авдаг, насаараа ажиллаа бага тэтгэвэр авдаг энэ төр хүмүүс чинь хомдолтой байна шүү дээ. Энэ нэг тэтгэврт гарна гэдэг маань өөрөө таны төлсөн шимтгэл нэмэх нь таны ажилласан жилдээ уялдуулж таны тэтгэврийг тогтоодог зүйл. Төлсөн шимтгэлтэй чинь уялдуулж. Бага төлсөн бага тэтгэвэр авна. Их төлж тууштай, төлбөртэй, ур чадвараа илүү үзүүлсэн илүү авна. Би нэг хоёр зүйлийг амлаж байгаа. Нэгдүгээрт би итгэлцүүрээ тэгшлээ. 1.404 мянган төгрөглөө ижил суулж байгаа бол 2.400 мянга бацарна. Үүнд 353.3 тэрбум төгрөг хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаар хуулийн хүрээнд энэ жилийн инфляцийн гүйцэтгэлтэй уялдуулаад 2027 онд би тэтгэврийг нэмнэ гэдэг хоёр амлалтыг зоригтой өгж байгаа. Өнөөдрийн ажилчид маргааш хангалттай хэмжээний тэтгэврээ эдлэхийн тулд хувийн тэтгэврийн тогтолцоог илүү үр дүнтэй зохицуулах удирдах шаардлагатай. Тэтгэврийн хөрөнгийн менежментийн асуудал бол бодит тооноос гадна зөв нийгмийн зан үйлийн чиг баримжаа бүхий ухаалаг хүний дүрмээр зохицуулагдах ёстой. Бидний өөрсдөөс олж харсан алдаанаас гадна дэлхийн бусад орны алдаатай тогтолцооны жишээ бидэнд хамгийн сайн сургамжийг өгснөөр хоцорсон цаг хугацаагаа нөхөж цаашаа зэрэгцэн алхах боломжийг олгож байдаг. Яг хуримтлал суртаа тэтгэврийн тогтолцооны бас нэг давуу тал нь хамгийн шударга тогтолцоо байхгүй. Их хэмжээний тэтгэврийн хуримтлал хийх тусам эргүүлээд авах тэтгэврийн ч гэсэн тэр хэмжээгээр өндөр байдаг. Энийг бол одоо 100 жишээнээс бол ингээд дурдах боломжтой. Англи, Австрали, Америк, Япон, Сингапур гэдэг энэ улсууд чинь бүгдээрээ ийм хуримтлалын тогтолцоотой. Тэрэн дээрээ хүмүүсээ за тэтгэвртээ гаргахлаарэ энэ мөнгийг зарцуулна гэдэг тэтгэврийнхаа сандаа хуримтлаа үүсгэж явж байдаг. Ийм л тогтолцоо. Сингапур нь өргөн удам газар нутаггүй, хүн амт сөөтэй, байгалийн баялаггүй, далайн бомтоос өөр өгөгдөлгүй улс байсан. Тэтгэврийн сан нь 1965 онд байгуулагдсан. Сингапур улсын эдийн засгийн хөгжил 1965 онд одоогийн Монгол улсын хас муу нөхцөлд зөвхөн бомтоос орж ирдэг орлоготой байсан. Ингээд тус улсын иргэд орлогынхоо 20-30%-ийг тэтгэврийн сандаа хуримтлуулж, уг хуримтлалынхаа мөнгийг эргүүлээд өөрийн хөрөнгийн биржээр компаниудын хувьцаа бонд худалдаа авах замаар хөрөнгө оруулалт хийсэн байна. Ингэснээр нэг талаас хуримтлал тогтмол өсч өгөөж нэмэгдүүлэх боломж, нөгөө талаас компаниуд хүүгүй болон хүү багтай хөрөнгийн их үүсвэрээр үйлдвэрлэл үйл ажиллагаагаа эхлүүлэх, өргөжүүлэх боломж нэгдэж байгаа юм. Эхний хөрөнгө оруулалтын өгөөж сайн байсан болохоор Англи, Америк нэгдсэн улс, Хятад, Австралийн томоохон хөрөнгөтнүүд Сингапурын хөрөнгийн биржид хөрөнгө оруулж эхэлсэн байна. Энэ нь зүүн өмнөд Аз, энэтхэг Австрали улсаас олон компани Сингапур улсын хөрөнгийн биржээр ирж хувьцаагаа гаргах их ажлын эхлэл болсон юм. Энэ бүх компанийн аль ашигтайд нь Сингапурын тэтгэврийн сан үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийжээ. Үр дүнд нь Сингапур улс бүс нутгийнхаа төдийгүй дэлхийн санхүү хөрөнгийн зах зээлийн төв болж дотооддоо олон үйлдвэрлэл компаниудыг байгуулж үүссэн баялагын үр ашгийг тэтгэврээр дамжуулан эдэлж байна. Хувийн нэмэлт тэтгэврийг бас санал болгож байгаа. Энэ юу вэ гэхээр иргэн өөрөө хүсээд цалингаасаа тодорхой хувийг хувийн тэтгэврийн санд хийвэл хувийн тэтгэврийн сангууд нь банкудтай адилхан та жилд нэг шинжилгээ өгөөрөө жилд одоо танд бидний бүтээгдэхүүн санал болгож байна. За энэ таны хуримтлалаар чинь бид нар ийм одоо компани хувьцаа авах гэж ингэж үрсэх юм байна, үржих юм байна гэдэг. За ингээд хамгийн гол давуу тал нь энэ хувийн нэмэлт тэтгэврийн хуулийн дагуу иргэн өөрөө цалингаасаа тодорхой шимтгэлийг хувийн тэтгэврийн санд хийвэл бид хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн татврыг хөнгөлт үзүүлж байгаа. Тэнд нь бодогдохгүй гэсэн. Тэгэхээр энэ бол өөрөө хувийн нэмэлт тэтгэвэр нь бий болсноороо иргэн тэтгэврт гарахдаа тэр хагас өрөмтөл шилжүүлснээсээ ч тэр хувийн тэтгэврийн сангасаа ч тэр за тэтгэвэр бодох нөгөө төрд ажилласан за одоо улсад ажилласан тий жир шимтгэлээсээ ч тэр цалингаасаа ч тэр илүү олон жил авснараа одоо бодуулна гэсэн. Хувийн тэтгэврийн хуримтлалд хамрагдах иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа хэдий ч Монгол улсад энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Энэ нь хувийн тэтгэврийн тогтолцоонд хамрагдаж байгаа иргэдийн эрх зөрчигдөх эрсдэлтэй байна.
Иймд дээрх тулгымцсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг Монгол Улсын үндсэн хууль, олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн холбогдох талуудын оролцоог ханган 11 бүлэг 49 зүйлтэйгээр шинжилэн боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар ажил олгогчид ажилтныхаа нийгмийн хамгааллыг дэмжсэн хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх, чадварлаг ажилтныг тогтвор суурьшилтай ажилуулах, байгууллагын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм а. Түүнчлэн даатгал тэтгэврийн сангуудын хөрөнгийн хэмжээ өсөж, урт хугацаанд дотоодын хөрөнгө оруулалтын их усүр нэмэгдснээр санхүүгийн зах зээлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлаасаа өөрөө сонгож 1 удаа 5-10 жилийн хугацаанд мөн насан туршдаа тэтгэвэр авах боломжтой болно. Нэгдүгээрт хуурлтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжиж гэж. За хоёр дахь нь болохоор нэг тулгуур тогтолцооноос олон тулгуур тогтолцоо руу шилжиж гэж. За тэгэхээр энэ хоёр алхмыг одоо зэрэг хийхийн тулд мэдээж олон тулгуур болохын тулд хувийн тэтгэврийн сангийн тухай одоо энэ зохицуултыг бий болгох хэрэгтэй байна. Ямар ч хуримтлал байхгүй, ямар ч хувийн өмч байхгүй. Ийм хэсгүүд өнөөдөр насаараа одоо шударга ажиллаад 40 жил, 50 жил багш хийчээ, 40 жил эмч хийчээ өнөөдөр маш харамсалтай байдаг. Тэгэхээр нэгдүгээр энэ тэтгэврийг бид нар тэтгэврийн шинжил хийхдээ энэ хүмүүс ядаж за мэдээ 100% биш юм ахэд ядаж нэг тодорхой хэмжээгээр сэтгэл хангалуун одоо байх энэ тэтгэврийн тогтолцоог одоо бий болгох хэрэгтэй. Тийм учраас бид тогтолцооны шинжилгээ өрөөнд хагас хуримтлал руу шилжээ. Хагас хуримтлал хийх багаар алхах юм. Тийм учраас эхний гараа бол та шинтгэлээс өөрөө сонгоод за би 1% хуримтлал руу өгье. Гэвэл таны гар утсан дээр аппликейшн ажиллаад 1% чи хуримтлал руу орлоо шүү. Ингэж чадсан тохиолдолд засгийн газрын зүгээс 0.5% чи өгье гэхэд 1.5% хуримтлалт өгнө. Тэр хуримтлал бол хадгаламжийн яг хүү банкнд одоо хадгаламж байршуул хүү авдагтай адил нэг 10-15% ч юм уу байна. Гуравт нь үдэж хувийн нэмэлт тэтгэврийг давхар оруулаад өгье. Хувийн нэмэлт тэтгэвэр давхар орно гэдэг бол та цалингаасаа тодорхойг одоо илүүчлээд хувийн нэмэлт тэтгэврийн сангуудаас сонгоод одоо би нэг сар болгон 100 сая төгрөг хийя гэж сонгох юм бол та аль ашигтай гэсэн одоо сандаа хийн. Тэр сан өөрөө бас хөрөнгөний зах дээр хувьцаа авдаг, үнд цаас авдаг, засгийн газрын бонд авдаг ийм сан бол байна. Одоо ч гэсэн ингээл олон сангууд ингээд ажиллаад явж байгаатай яг адилхан. Дээрээс нь хуулийн шинжилгээ хүрээнд бол тэр шимтгэл хэрвээ төлж ивэл түүнийг аж ахуйн нэгжийн орлогын татвар одоо өвгөний орлогын албан татвараас одоо хөнгөлё. Тэгэхээр тийшээ орсон мөнгө энэ татваруудаас хөнгөлөгчгөөр тэр нь яг иргэндээ өөрөө хуримтлал болж өгөөж нь бодогдож эргээд одоо сайнаар одоо үйлчлэх ёстой учраас түүнийг удирддаг болёо. Тэр хуримтлалд байгаа мөнгөө иргэн өөрөө бонд авах, үнд цаас авах, хувьцаа авах гэдгийг сонгодог энэ одоо зөв зарчим руу шилжиж гэдэг ийм зорилгыг бол одоо тавьсан. Ямар ч байсан даатгал төлөгч нартай үр ашигтай. Тэгээд дээр нь мэдээж одоо урт хугацаанд тогтвортой, найдвартай эргээд одоо даатгал төлөгчнийхээ эрсдлийг хамгаалж чаддаг тийм л тогтолцоо байх хэрэгтэй болоо гэж бодож байна. Энэ тэтгэврт гарч байгаа маш олон хүмүүсийн сэтгэл санааны юу гэдгийг тийм уналтууд ажиглагдахгүй шууд. Харин ч аз жаргалтай тийм амар баяр баясгалантай тий ёо нуруунаас нэг жоохон юм аашлаа. Одоо харин өөртөө зарцуулах цагтаа боллоо гэдэг. Яг одоо байгаагаар одоо юу ч өөрчлөхгүйгээр ингээд цаашаа бол явах аргагүй болсон. Тийм учраас залуучууд хөдөлмөр хийж бүтээж байгаа насныхан өнөөдөр хөдөлмөрсөн жил болгоно нь өөрөө өндөр тэтгэвэр тогтоолгоход хамгийн том хувь нэмэртэй тэтгэвэр дээр хуримтлал үүсгүү хагас хуримтлал руу шилжүүлэхэд хамгийн том хувь нэмэртэй хөрөнгийн зах дээр маш ашигтай бонд үнд цаас хувьцаа авснараа миний амьдралд бас том хуримтлалыг бий болох хувийн тэтгэврийн юм хуримтлалыг бий болгохоор бас томоохон үр дүнг бол энэ шинжил би агуулж ийн гэж бодож байгаа. Тийм ч учраас энэ тэтгэврийн шинжилгээг бол 2024 он нийгмийн даатгалын багц хууль хийгээд 2% нь хуримтлалд хийсэн хэдий ч 1.5 их найд хуримтлагдах ёстой. Энэ хуримтлалын санд өнөөдөр 400 бараг 400 хүрэхгүй 380 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан байгаа. Энэ шудраг бус байдлыг халж хэрвээ боломжгүй бол дараагийн алхам руу орохгүй бол цаашаа хизээч явахгүй нэрийн тансны аргатайгаа зууралдвал бид нар бол үр дүнд одоо хүрэхгүй байна гэдэг ийм үнэлэлт өгнөлтөнд бол хүрсэн. Өнөөдөр 40 хүртэлх насны залуучууд лавл өнөөдрийнхөө ахмадууд шиг ийм одоо баталгаагүй. Ийм найдваргүй.
ийм тэтгэврийн тогтолцоо руу бид тэр залуу үеэ бас чирээд аваад ормооргүй байгаа. Одоо энэ арчлсан нийгэмд бид амьдарч байгаа. Арчлал гэдэг бол өөрөө хүнд сонголт хийх боломжийг олгохыг хэлдэг гэж би боддог. За одоо социализмын үед ч юм уу ямар нэгэн сонголт авахгүй ийм байх. Гэтэл бид нар ч арчилсан нийгэмд амьдарч байгаа. Харамсалтай манай улсын хувьд арилжааны банкны богино хугацаатай зээлийн их усүрээс илүү урт тийм одоо таатай санхүүгийн бүтээгдэхүүн хөрөнгөний их усүр хомос байгаа нь өөрөө манай эдийн засгийн хөгжлийг хойш татж байгаа том хүчин зүйл. Монголд өнөөдөр жишээ нь зарим залуучууд эцэг эхийнхээ тэтгэврээр амьдарч байна гэж байна. А зарим нь эцэг их нь хүүхдүүдээс хараат байгаа байдал гээд бие биенээсээ бүгд хамааралтай болцсон. Бие биенээсээ бүгд хараат болцсон. Бие биендээ бүгд одоо ямар нэгэн өөр ширтээ юм шиг амьдардаг ийм нэг юм сүлжээний юм шиг юм тогтолцоо болчлоо шүү дээ. Тэгэхээр ялангуяа одоо өмнөх нийгмийн хүмүүс бол энд хохирлыг бол нэлээд амсаж байгаа. Өмнө нь ямар мундаг ажил хийжсэнээс ямар мундаг карьертэй байснаас үл хамааран баг бүгд ядуурч. Энэ тэтгэврийн хуулийг хэрвээ одоо ингээд их урд баталчвал би төсвийн тодтгол эх оны төсөв хоёрыг хуулийнхаа хугацаанд өргөн мэдүүлнэ. Ингээд ахмадууд ингээд үйл түвшний хэвлэлийн байгууллагын санал тавиад байна. За одоо ингээд би ерөнхий сайд юм чинь гарч ирээд ноогдлаа шиг тараана гэд нэг юм яриад ингээд би ахмадууд та бүхэндээ 100,000 төгрөг өгнө гэд хууль оруулаад ингээд агуу ингээд попорч бас болно л доо. Гэхдээ энэ бол үр дүнгүй. Энэ итгэл зүйр шийдэхгүйгээр, энэ тэтгэвэр шийдэхгүй, шимтгэлийн олон жилийг дэмжихгүйгээр, тогтолцоог бүхэлд нь харахгүйгээр бие биенээсээ уралдаж юм амлсаар байл явах үе. Тэгэхээр ахмадууд маань юутай ч энэ хууль батлагдвал хүн болгонд хамаатай байна гэж бодороо. Өсөг хүн болгоно нас ахин нас явна өгшнө. Тэд хоол ерөөсө бодож үзэж байгааг ерөөсө автаж байгаа. Ийм завгүй нөхцөл байдал маш хурдан энэ цаг хугацаач өнгө. За миний хувьд 43 жилийн дараа тэтгэврт гарахаар тооцоологдож байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө гинт бий болж байгаа үйл явц биш. Өнөөдрийг хүртэл тэтгэврт гарвал яах вэ? Ер нь тэтгэврийн талаар бодож үзээгүй юм байна. Би ч өөрөө тэтгэврийн насны дараа биш болохоор сайн мэдэхгүй л байна. Тэтгэврт гарах гэсэн бодож байгаа үү? Нэг харахад л бид нөгөө насны дээр яваад ирчихсэн. 20 жилийн дараа бол би нэг иймэрхүү тэтгэвэр авах юм байна. Ийм хэмжээнд амьдарч болох юм байна гэдгийг би өнөөдөр тооцох боломжтой. Энэ бол тооцоолж болох, тулгарч болох зүйл болохоос биш. Одоо хэн нэгэн хүн гинт тэтгэврт гардаг уу? Ахмадуудыгаа бас тэтгэврт гарсныхын дараа одоо ажил төрөлд одоо өөрөөх гүйцэтгэх ажил хийлгэх дээр бол нийгмийн даатгалын хөнгөлтүүдийг өгж байна. Дээрээс нь энэ олон гэрээ байгуулж манай одоо залуучууд өндөр боловсралтай одоо залуучууд эдгээр их ажилтдаг. Тэгэхээр тэр олон гэрээнүүдийнхаа зөвхөн хоёрыг нь сонгоод шимтгэлтүүл бусдаас нь төлөх шаардлагагүй гэж үзэж байна. 22 нас хүртэлх оюутнуудыг бол нийгмийн даатгалын шимтгэлээс одоо чөлөөлж байна. Энэ бол бодит алхам. За одоо жижиг дунд бичил бизнес эрхлэгч нарын стартапуудыг бол бид нар мөн одоо хөнгөлж чөлөөлөх одоо санаачлагын хүрээнд бас энэ хуулинд бол тусгаж өгсөн. За намайг Дарханбаяр гэдэг. За миний хувьд 43 жилийн дараа тэтгэврт гарахаар тооцоологдож байгаа. За тэгэхээр 43 жил жилдээ орлогынхоо тодорхой 10-аас 20% хөрөмтлүүлээд за 5 сая төгрөг хөрөмтлүүлнэ гэж бодоход өгөөжтэйгөө нийлээд хагас тэрбум орчим төгрөгийн ийм хөрөмтөлтэй тэтгэврт гарах боломжтой гэж харагдаж байгаа. За надад нэг асуулт байна. Одоо тэтгэврийн одоо орлого маань улан жил ирэх тусам өсөөд өгөөд хөрөнгө оруулалт өгөөд явж явах хэвээр. Гэтэл манай Монголд бол тийм төр зураг харагддаггүй. Одоо гадны орнуудын жишээг харах юм бол манай ихэнх гаргаж байгаа засгийн газрын бондуудыг одоо гадны орнууд маань тэтгэврийн сангаараа дамжуулан авч яадаг. Одоо шинжилж батлахтаа энэ хөрөнгө оруулалтуудыг хаашаа чиглүүлэх үү? Хөрөнгөний зах зээлийг одоо хэрхэн өсгөх вэ гэсэн тооцоо судалгаануудыг хийсэн байгаа юу л хэлсэн байна. Дээрээс нь хуримтлал үүсгэж байгаагийн зорилго юу вэ гэхээр хөрөнгө оруулалт менежментийн компаниар удирдуулаад бонд авдаг, үн цаас авдаг, хувьцаа авдаг байхгүй. Тэгээ би их олон жил бас ийм жишээ авдаг байсан. Нөгөө оюутлогоо
үр ашгийг Австралийн ахмадууд эзэмшээд байна гэдэг чинь юу гэхээр тэр Rio Tinto гэдэг компани хувьцааг Австралийн тэтгэврийн сан эзэмшдэг. Тэтгэврийн сан нөр хөрөнгө оруулагч байждаг. Тэтгэврийн сангийн хуримтлал үүсгдэг иргэд нь ахмадууд нь байгаад байдаг. Тэгэхээр энэ хагас хуримтлал руу шилжих ажлыг хийхийн тулд заавал юм нөгөө менежментийн компани өдөрж өгөөж тооцдог. Түүн шиг 2 сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд 2 сая цалингийн 1% одоо жилд те 1% хуримтлуулахад 240 мянган төгрөг. Иргэн өөрөө хийж болно. Би ингээд шимтгэлээсээ 1% одоо хуримтлалтаа өгье. Сонгож болох нь шүү дээ. Нөгөө нийгмийн даатгалын санд биш. За хуримтлалт өглөө. Тэгвэл засгийн газрын зүгээс 0.5%-ийг дахиад дэмжлэг үзүүлье. Тэр хуримтлал үүсгэж байна гэдэг маань гол зорилго маань ерөөсөө л тэр хуримтлалыг бол цаашдаа аривжуулж хамгаалж явах хэрэгтэй. Баялагын санд үүссэн хуримтлалаараа одоо хамгийн том тооцогдох орны нэг хүлээ алдгүй Норвеги улс байдаг. Өнөөдөр баялагын санд баг нэг их 80 тэрбум доллар гарсан томоохон одоо хуримтлалыг үүсгэж чадсан орн. Ер нь аливаа улсын хуримтлалын сангуудыг аваад үзэх юм бол хамгийн том сангууд бол дандаа тэтгэврийн сангууд байдаг. Аливаа эдийн засгийн хөгжөхөд тэтгэврийн сангуудын оролдог нөлөө маш чухал. Тэр дундаа тэтгэврийн сан маш том онцлогтой урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломжтой хөрөнгө байдаг. 30 жилийн хугацаатай одоо бондуудад тэтгэврийн сангууд хөрөнгө оруулалт хийдэг. Тэгэхээр аливаа эдийн засаг хөгжөхөд аливаа одоо урт хугацаанд одоо өгөөж явах томоохон одоо төсөл хөтөлбөрүүд хэрэгжихэд урт хугацааны санхүүгийн их өсвөр, санхүүжилт гэдэг бол маш чухал. 2020 оны дэлхийн эдийн засгийг аваад үзэхэд дэлхийн одоо топ 300 хөрөнгө оруулалтын сангийн одоо net asset value гэж ярьдаг хөрөнгөийнх нь хэмжээ 1 жилийн хугацаанд 7.9% өссөн байна. Тэр дотор шилдэг 20 одоо хөрөнгө оруулалтын сан нь бол 8.9% өссөн байна. За 20 онд бол хасагтай байсан. Гэтэл 8.9% өсөлтийг тэдгээр сангууд бий болгож чадсан байна. Тэгэхээр тэдгээр сангуудыг ямар нэгэн улс төрчид биш мэргэжлийн одоо тэр сангийн менежерүүд удирдах байгаа учраас тэд нар бол яаж одоо энэ хөө сангийн хөрөнгийг өсөж одоо аривжуулах вэ гэдэг дээр илүү мэргэжлийн, илүү ёс зүйтэй одоо ажилтгийн л одоо илэрхийлж жишээ нь бол энэ байна. Илүү их олон хүний оролцоог хангасан тийм зохион байгуулалтын компани байна уу? Төрийн бус байна уу? Тийм зохион байгуулалтын хэлбэрүүд бол нямагт илүү үр өгөөчтэй ажиллаж байна гэдэг нь харагдаж байна. Ягаад тэгэхээр тэнд илүү их оролцоо ороод ирэхээр хяналттай болчихж байна. Илүү их оролцоо ороод ирэхээр нээлттэй болж байна. Нээлттэй байна гэдэг бол ойлгомжтой байна гэсэн үг. Ойлгомжтой байгаад, нээлттэй байгаад, тодорхой байхаар тэнд яг хүн оролцож эхэлж байна. Нийгмийн даатгалын санг 100% хөрөнгөний зах зээл рүү оруулж болохгүй. Ийм оруулсан улс ч гэж байхгүй. Дунджаар бол ер нь бол 4-1 буюу 25% хөрөнгөний зах зээл рүү оруулдаг жишг байна. Богино хугацаанд их ашиг олох нь нийгмийн даатгалын сангийн зорилго үндсэндээ биш. Сангийн үндсэн зорилго бол нэгдүгээрт яг уу найдвартай баталгаатай эрсдэлгүй байх. Нөгөө тэтгэвэр гэдэг бол олон жилийн хөдөлмөрийнх нь л үр шим. Хэдийгээр тэтгэврт гарсан ч гэсэн цалиа аваад ажиллаж исэн үеэсээ дордохооргүй орлогын баталгаагаар хангагдах ёстой. Ирээдүйд одоо тухайн тэтгэврт гарч байгаа хүмүүс маань одоо байгаагаас илүү өндөр өгөөж хүртэх. Одоо байгаагаас илүү их дүнгээр тэтгэвэр авах. Одоо өндөр наснууд маань илүү ээлтэй тийм орчин нөхцөлийг бол бий болгож байна гэж харж байгаа. Залуучууд бид нэр нийгмийн даатгалаа нэгдүгээрт нь одоо өөрийнхөө хүсэл сонирхлоор сайн дураараа гэх юм уу тийм ээ баяр хөөртэйгээр төлдөг байвал энэ чинь сайн тогтолцоо болно гэсэн үг. Энэ өөрөө маш олон төрлийн ач холбогдолтой. Хүмүүс ядаж гараад тэтгэврт гараад ядуучуудын игнэр орохгүй. Ядчил нас орчлаа гэхэд хүүхдүүдэд мөнгө нь өвлөгдөнө үү? Ядчил тэр хүн одоо өртөө өгөхгүй. Бид нар нөгөө настайчуудынхаа өөртөө итгэлийг нэгдүүлэх гээл янз янзын юм хийгээл те одоо юу дахмтуудын холбоо байгуул энэ зүйлийг бодитойгоор хэрэгжүүлж бид чадах юм бол тийм жижиг юм хийх шаардлагагүй болчих. Өдөртм юм биш. Тэд нар чинь бүр харимж төлбөрөө төлөөд фитнест явна шүү дээ. Өөртөө зарцуулна. Тэр те өөрийнхөө мөнгнөөсөө гаргаад те бүр аялна шүү дээ. Хизээч аялж байгаагүй газруудаараа аялна гэж боддоо. Чинээ настай болсон ч гэсэн мөрөөдөл нь бол дуусахгүй. Нөгөө тэтгэврт гараад хүний хоёр дахь амьдрал эхэлдэг юм аа гэж одоо дэлхийн нийтээрээ ярьж тэ. Хоёр дахь амьдрал эхэлдэг юм аа.
багцаа унтраач. Болдвол одоо тэтгэвэр ингээд тутахыг бодож тавиа яах. Тэтгэврийн шинжилгээний асуудалд анхаарлаа хандуулахаас аргагүй болж байна. Хүний хүч тэнхээ чадал чансаа хязгаарлагдмал. Түүнийг хэмнэж гамнахын оронд бид юуны төлөө ингэж өдөр шөнөгүй нойр хоолгүй эсвэл аятайхан амарч холхон жаялах завгүй ажилласан бэ. Өнгөрсөн зуунд хариулт нь өөр байсан. Энэ асуултыг энэ зуунд давтан асуух юм бол эрх чөлөөнийхөө төлөө хэмээн хариулах үзье. Альва юмыг бие даан бодож сэтгэж шийдвэр гаргаж шийдвэрийн хариуцлагыг өөрөө хүлээдэг болоогүй цагт эрх чөлөө үрд чамаас ангид хэвээр байх болно. Эрх чөлөөтэй байхын наад захын нөхцөл нь бусдаас хамааралгүй орших. Өөрийн зам ёсоор зовх ганцаардах чадвар хүртэл эрх чөлөөнд хамаарна. Чөлөөтэй сонгох тэр бүхэл сонгон авсан замаараа явах нь эрх чөлөө юм. Харин бусдын гар дээр бөмбөргсөн гэдэг хүсэл бол боолчлогдох хүсэл. Эрх чөлөө ба боолчлолын тухай асуудалд шин цагийн залуус ингэж ханддаг болсон. Тийм ч учраас тэд хэзээ нэгэн цагт шороо тосволсон ажлынхаа хувцсыг тайлаад өөртөө бий болгосон эрх чөлөө гэдлэхийн тулд одоо ажиллаж байна гэж хариулдаг. Тиймээс өмнөх 20 жил бол дэлхийн улс орнуудын тэтгэврийн шинжилгээний жилүүд байлаа. Хөгшрөх насндаа ядууранд өртөдөг хүн төрлөختний нийтлэг асуудлууд арилсаар байна. Хөгшөд аялаж зугаалж хөдөлмөрийнхөө үр шимийг үр ачтайгаа хуваалцаж хүсэл мөрөөдлөө биелүүлэх цаг болж өөрчлөгдөн байна. Хүсэл мөрөөдөл бол эрх чөлөөний амьсгал юм. Хөдөлмөрөөсөө үр шимийг аваад тэр нь амьдралын баталгаа болоод эхлүүл цаашдаа бол аз жаргалын индекс ингэж дагаж өснө. Яагаад тэгэхээр ахмадууд өөрийнхөө тэтгэврийг өөртөө зарцуулж чадахгүй. Тийм учраас ахмадуудынхаа энэ сэтгэл ханамжийг нэмэгдүүлж энэ шударга байдлыг бий болгохыг илүү хүсдэг. Тэгэхээр бүгдийг нь 10%, 20% нэмэхэд байгаа биш. Энэ бол цэвэр шударга байлгаач. Илүү олон жил хөдөлмөрийг үнэлээч гэж хүсдэг. Тэгэхээр энэ одоо тайллыг л энэ тогтолцооны өөрчлөлтөөр одоо тайлж урагшлах гэж байгаа юм санаа. Хэрвээ хууль батлагдахгүй бол одоо хуульгүйгээр бид энэ бүх асуудлыг шийдэж болж чадахгүй. Хуулийн хүрээнд байдаг учраас 1958 оны энэ тэтгэврийн одоо тогтолцооны арга барилаар өнөөдрийг бид удирдаад байна шүү дээ. Тэгэхээр энэ цаашдаа ямар ч одоо үр дүнгүй болох нэ. Тэгэхээр манай энэ нийгмийн даатгалын шинжилэл хөдөлмөрийг хийж дэмжсэн санд шимтгэл төлөх даатгуулагчдын хамрах хүрээг өргөжүүлсэн олон жилийнх нь одоо шимтгэл төлснийг нь үнэлсэн ийм одоо тогтолцооны шинжил байна. Зориглоо шийдье гэж. Энийг ч ганцаараа ингэ явуулаад амиргүй шүү дээ. Тэгэх чинь мэдсээр ээж би бол одоо мэдсээр ээж ингээ харж байгаа шүү дээ. Тэг чи би чадъя эрсдэлгүүрье гэдэг ах чинь тэгдэг чи эрсдэлгүүр гэдэг ингээ би бол ингээ хараа сумааргүй. Дэмжлэг үзүүлмээр байгаа. Энийний цаана ямар нэгэн байдлаар яг жинхнээс шүү зэ. Ямар нэгэн байдлаар хит ихтэй ашигын төлөөх сонирхол битгий байгаас. Чин сэтгэлээсээ энэ зүйлийг энэ өөрчлөлтийг хүсээсээ тэр хийж байгаа хүмүүс нь чин сэтгэлээсээ энэ зүйлийг хийвэл маш олон настайчуудын маш олон тэтгэврт гарч байгаа их чах нар эмээ өвнөрийг бид нэр сэтгэл зүйн маш хүнд байдлуудаас аврал бүр хамгаалan зүгээр л хамгаалалт бий болгож байна. Энэ амьдралын үнэт зүйл мөн үү?